энэ зорж байгаа зүйл бол энэ алчтай болцоо бас таамаг зүгээр бас төрийн зүгээс төрийн ажил хийж байгаа дарганы зүгээс бас тэгээд тижээлийн үед бол нэг 50% гэмдэлт ирэх. Бидний өдрөдөө тэрэн орон хүүд тасан энэ бит гарах. Бид үрж. Одоо энэ жараад ихрээс. Нэмэлт авч байгаа нэг. Нүүж явсан бидэнд бол хэцүү байна. Өтөг үүсэн хөрсөн. Дээр нь идэвэр байхгүй. Бүх юм тэж авирт урсан. Цастаагаар шуураад ном бүх юм нурч ихэл. Ном хутнаас нэг өдөр гаргалгүй юм шүү дээ малаа. Намар бол бас шуурга болсон. Тэр шуурга бол одоо харганы ёроолтайсны өвсийг дарааж дээрээс нь цас урж тэгээд одоо мал идэх ямарч өсгөө болчиход жоох нэмэх хэцүү байна. Өөстэйжэл бол одоо бидний бэлдэж явсан өөстэйжэл бол одоо бараг л дуусах тийшээ хандж байна. Тэгээд цаашдаа одоо яах юм бас одоо сум орнуудыг бас биднийг харж үцхэл байх. Малчин хүмүүс малан тэжээж байгаа усуудад өөстэйжэл шаардлагатай нь одоо энэ онцгой өмсөний усуудад дамжуулж хэлэхэд яг тэр энэ өртөх харин боломжийн энэ өртөгтэй өөстэйжлийнхэн яг болсон газараас нь залгуулж ивэл одоо малчин биднэрт нэн хэрэгтэй зүйл байна. Тэгээд яхад нөгөө бол ийм болж шít. Чиний гамшиг болоогүй бол басна. Бэлчээрт идэх хугацаа бол 3-4 цаг. 2-3 цаг. Ихтэй мөртөө. Хоёр 7 хоногт 3-4 удаагийн давтамжтайгаар цас урсгалын улмаас бас суманд хөвөлжлийн байдал, өвөл хаваржилтын байдал бол нэлээд хөндөрч байна. Ингээд манай энэ зүүн талдаа бол өөрийн хэдэн жил бол урж байгаагаар их хэмжээний цас урлаа. Мөн тэрний хажуугаар хүйтний эрч бол нэлээд хөтөрч, чангарч байгаад бол урталгаар хаваржилт бол нэлээд хүнд байна. Одоо ер нь бол зуд зурхны байдал нүүрлээд байж байна. Хөдөөгөн гурван багаас бол манай чаргат баг талдаа чаргат хулс багийн нутгуудаар бол ихэнх цас агуулж их хэмжээгээр унсан цаг байдал бол хөндөрсөн байдалтай ирэн байна. За өнөөдрөөс малчтай орноттой өөр сумруулалтын ачуулчаад нэг өөрөөс очиж гэсэн энэ яг нэг усын ачуулчлаа Нэг цул цагаан дэмнэл тэгэл ямар ч яасан хэд малын өнгөтөл одоо нугаа цагаат хаврын өртөө зулах гэвэл зүтгэж байна. Сасан нэг орнол ичихэн. Өйсний дөрмөт. Бишинх нармудгөр ярьж гэнэ 21 шавснууд юм. Нэг 10 нэг хүрээний дэрт нэг хайжигдэг. Тэгээд энэ удаага байснуудын гад ичсэн юм гэдэг. Шир мал хэрэг. Шир мал хэрэг хурганд биш хүмүүдэл цуудаг гэлээ. Тэжээлэн багны көлийгэд дөрвөн көн зогссон чигээр көлж. Тимүнд хитэн байдаг. Ofto нэг төгөргүй байхгүй. Тэгээл юу вэ? Секурчлээ дөрөв. Юрий гэсэн нэг нарийн юу гэдэг. Ирж өгнө. Өдөө эскод хараг утсан. Сайн ядуу Малны ууч чадахгүй. Энэ хөдөлд хэцүүлнэ. Одоо цугны өмөр бол энэ цаснаар гэрдэг лаварал цуг ашигын готлоос ороод ирчихсэн.
тэр усудаарч верч одоо ерөөсөлөө янз бүрийн гоё хотоос өмөрөөлөл техниктэй хэцүү байна. Амьдрал их хүнд байна. Өвөл 11 сард болсон хүчтэй салхины улмаас бол байсан жоохон UFC-г нь одоо хийсгээд за шороогоор дороод үнэхээр үйлжилтийн байдал бол хүнд байсан. Тэгээд дахин нэмж цаас ороод бол одоо үнэхээр байдлыг бол хөндрүүлж байна. Тэгээд биднүүд бас малцтай яргээд явж байна. Одоо тэгээд ийгэд хүнээрээ нийлээд даалгаар үзүүлэн дөхмөл хоригдчихад байна. Байгалийн өсчээрэн байгалийн зэрэг суглаад энэ их автоматтайдаас хошуунаас үлжэн байгаль атархад энэ идөр ургас шандуулаг гэдэг юмнийгээд муудад ийм болжээд бол гэж бодож байна бэ. Уус хэм ачнаа тоон дурж байсан. Энэ зүудуулаад кэд гурмадаш мөчлөхнөгөө гэж юм байдаг. их olyan юм гайг байх мал яах гэж бодож байна. Тэгээд энэ идэ өсөн байдгаа уг сайн үйлзгээ байрны үйлзгээ байхгүй. Тэгээд өөснө гарцсан муу дээр нь тэгээд намрын шуурган 11 сарын шуурганд өөсөн хийчихсэн мал их юм даа. Тэгээд наартаад гэрээс гарах юм байдаг. Хустай дэмжлэг өвс хэрэгс явна мэн бясын хэд хахтны өндөрхлөр бас мөнгө төгөргөн бидэн бас зогсуулж хэрэг. Тэгээд аныг өвс чэж ятадад үгүй. Та нарт нэг баярлалаа. Би ч бас гадар болоод хуйлахны арсаар өвдөж байдаг. Малчтын маань сэтгэл бол бас их дундуур байна. Яагаад гэвэл хот болгоно нэг 30-аас 40-аас дээш иргэсэн малын хоригдлолтой 100-100-аар нь ч гэсэн одоо угаалч гэсэн ийм одоо малын хоригдлолтой байгаа учраас тэр мал маллж байгаа хүүхэд одоо урт хугацааны бас хичээлийн амралтай байсан гэдэж одоо малаасаа дайж зугтах хэмжээний хүртэл болчихсон ийм нөхцөл цаг байдал бол үүсэт байна. Энэ бол одоо бид нар байгаль ямар захиралтай биш. Тэгтээ бол байгалийн нэм хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалаад малчтын маань амьдрал хүнд байна. Манайх бол газар тариалангийн орно. Малчууд маань хуваарь хадлан тижэл хангалттай одоо бэлтгэж авсан гэсэн дүн мэдээтэй байгаа хэдий ч тэрийгээ бол өвөл одоо 12 сараас эхлээд цагийн нөхцөл байдлыг хүндэрсэн. Тэрийгээ идэж байгаа одоо ингээд нөхцөл байдал хүндрээд эдгээр хүртэл байхгүй, бэлчээрнч байхгүй, өөрсдийн нөөц тижээлэнч хүртэл дууссан ийм нөхцөл байдалтай байна. Малчтар ороод явж байгаа энэ бол бас л нэлээд хүндрэлтэй байж байна. Күйтэн за тэгээд малын тижээл өвсний гарцсан мó гэдэг дээр бол бас л адилхан байцааж байна. Тэгвэл одоо бид нар одоо малчтыг бол нэг нүүлэх суулгах одоо тухайн асуудал дээр бол малчд бол нэлээд болгоомжтой хандах хэрэгтэй гэдэг зөвлөгөө зааварлагаагүй явж байна. Тэнд ямар нэгэн асуудал байхгүй. Хамгийн гол нь бид нар малчтайгаа бас гурван гэрээ гэдэг юм байгуулж оролдог. Атцсан. Бэлчээр 10 жаатай байсан атугийн чон илгүүлээд хөргөөд хил давуулаад ат нөгөө хашуудны даваад. Тэгэн гівчээ нөгөө хүмүүс нарамгуудгийн нэг айлгаа. Юу тань дөрөв атуутай. Тэрний дөрөв атуу яг хизээ бод хизээ аваа ингээд цаанаас нь мөртөө гараад ирэхэд ямар ч асуудал байхгүй зүгээр ийм тал байгаа. Би бүр өөрөө явж байгаа тэр юуны дөрөв ачуун хэсэгт 91 яг 91-ийн 3 дээр нэг л айлгаа. Наашаа ингээд 90 За өнөөдрийн байдлаар нийт нутгийн 80 орчим хувийн цасан бүрхүүл тогтсон. Тал газраа нэг 15-аас 24 см цастай. За
уул хангаах хэсэгтээ, хунгарлсан хэсэгтээ 40-80 см цасан бүрхүүл тогтсон ийм байдалтай байна. За хүүтний хувьд бол энэ нь бол маш хүүтэн одоо үйл болсон. Одоо ч гэсэн хүүтний температур хөрсөнд нэг 29.8-аас одоо 49.5 одоо хэм хөрч хөөдрсөн ийм одоо нөхцөл байдалтай байна. За малын эдэж тэжээл хомсцсонтой холбоотойгоор нийт нэг аймгийн хэмжээнд 15,262 толгой одоо мал хорогдлоо гэсэн ийм одоо урдсан дүн мэдээ одоо гараад байгаа. Ер нь одоо 12 сарын одоо ихээр 11 сарын сүүлээр одоо зарим одоо сумдын мал бол одоо зогсоо тэжээлдээ орсон, сумын өвсдөж жил аюулгүй нөөцүүд бол хэдийн дууссан, аймгийн одоо өвсдөж жилийн аюулгүй нөөцөө бид нар бас задлаа тараагаад ингээд одоо дууссан ийм одоо хүндрэлтэй нөхцөл байдалтай байна. Тэгээд өвсдөж жилийн хомсдол бий болсонтой холбогдуулаад малын хорогдлууд, энэ хүүтрэлттэй холбогдуулаад одоо хорогдлууд их хэмжээгээр одоо гарч байна. Очиж байгаа. Тэгэхээр бэлчээлж байгаа асуудал бол ерөөс нь 2-3 цаг зүгээр цааны хугацаа байдлаар л явж байгаа. Бэлчээлд очих юм бол нэг цаг нэг шийдвэр гаргахдаа за одоо энэ гараад байгаа энэ хоригдлын мэдээллүүдийг бүгдийн төвийн телевизээр одоо явуулах яах вэ гэдэг юу шаардлагатай бол өөрөө би амаагаар би нах хэмжээ төр засгаар хэмжээ авч бид нар бол миний одоо нэрээр хамаагүй хүмүүсийн өвсмөл боловсрол хүмүүсийн өвс ясна хста. За байхгүй болохгүй. Энэ 91-ийн 3-аас 94-ийн 2-ын хооронд энэ хооронд одоо энэ байлээ гэхэд энэс наашаа нэг үсрээд нэг 50 м хүрэхгүй газар байгаа байхгүй юу? Тэр 50 м хүрэхгүй